Удаан тагаа үзэгчдээ баярлалаа. За хөтөлбөрийн хэсэгтээ зочинтой харилцахад бэлэн болсон байна. За үзэгч та бүхэн маань сая Монгол улсад за үйлдвэрлэж байгаа за гоо сайхны бүтээгдэхүүн хийгээд за гар нүрийн сан үйлдвэрлэлийн тухай сурвалжлагыг үзсэн бол за бид яг одоо энэ хүрээнд за Монгол брэнд гэж юу юм бэ? Үндэсний үйлдвэрлэлийг дэлхийд ер нь гаргах боломж бий юу? Энэ сэдвийн хүрээнд за хүний нөөцийн аудитор Батгэрэлтэй харилцахад бэлэн болсон байна. Сайн байна уу та сайхан амруу? За сайн байна уу? Шинэ 7 өдрийн өдөр. Танд ч бас шинэ 7 өдргий. Тэгэхээр сурвалжлагатай холбогдуулаад ер нь Монгол брэнд гэж ярихаасаа илүүтэйгээр ер нь бол брэнд гэж ер нь яг өөрөө юу хэлдэг юм бэ те? Эндээс солио яриагаа эхэллээ. Тэгээ яг улс орондоо ярьдгийн хүний нөөцийн аудитор тийм ээ брендийг ярихаар гайхаж байгаа. Тэгээ миний хувьд бол эхлээд тийм ээ брендийг ярихаас өмнө 2017 онд Монгол Улсын засгийн газар тийм ээ ерөнхий сайдын дээр үндэсний брендийг зөвлөгдгийг байгуулж ирсэн. Тэгээ тэрнийх нь анхных нь одоо ажлын албаны дараагаар ажиллаад тэгээд ер нь үндэсний брэнд гэдэг талаар тийм ээ манай Монгол улс одоо гадаад улс оронд брэнд гэхээр юуг гаргах хэрэгтэй тийм ээ бидний бусдаас ялгарх онцлог юу юм гэх мэтчлэн ийм том судалгаан дээр ажиллах тийм боломж бол одоо надад олцсон. Тэгээд яг миний мэргэжлийн хувьд би хоёр мэргэжилтэй. Нэг нь хүний нөөцийн аудитор, нөгөөд нь болохоор үндэсний брендийн эксперт гэсэн ийм бас юу гэдэг сонирхлоороо гэдэг юм тийм ээ. Бас дэлхийн одоо алдартай Edelman корпорациас бол би яг сургалтаа аваад яг үндэсний брендийн эксперт болж ирсэн. Тэгэхээр брэнд гэдэг маань ягаад хүний нөөц брэндтэй холбоотой гэж зарим хүмүүс асуудаг л да. Тэр тухайн улс орн тийм ээ одоо дэлхий дээр өөрийнхөө онцлог гэдэг юм уу ялгарлыг гаргахад хэн гаргадаг гэхээр хүн гаргадаг байхгүй. Магадгүй бид нар 2000 гаруй жилийн өмнө одоо шат солдлоо гэдэг тийм ээ айгуу сайхан одоо Adidas шиг юм оёдтолтой гоё Монгол готлоллоо гэдэг тийм ээ 2000 жилийн өмнө ч 1000 жилийн өмнө тэрийг нэгэн эмэгтэйл ойж байгаа тийм ээ нэгэн эмэгтэйл уралж байгаа. 2000 жилийн өмнө бас магадгүй тэр шат тусыг бас л нэг сайхан Монгол эмэгтэйл тэрийг одоо юу гэдэг юм одоо шат тусыг нь тийм ээ шаргаж гаргасан байгаа. Тэгэхээр брэнд гэдэг өөрөө бид нар бас яг тухайн үедээ үндэсний брендийн зөвлөл гэдэг юм нэрийг итгэхийн гадаад юм а тийм ээ энийг Монгол хэлний орчуулаач гэсэн одоо ажлыг бол ерөнхий сайд маань одоо өгсөн. Тэгээд үндэсний брэнд гэхэлэр бид нар орчуулад үзсэн чинь тамгалах гэдэг утгатай үг юм билээ. Тамгалах. Тий, тамгалах тийм ээ. Тэгэхээр юу гэхээр бид нар 209 улс орнуудаас өөрсдийнхөө үнэт зүйлсээр тийм ээ. Монголчууд бол ганцхан хорвоо ертөнцөөр ганцхан заа ясан тийм ээ. Бидэд өөрсдийн гэсэн онцлог гэж байгаа. Бидний язгуур мөн чанар гэж байгаа. Бидний өвгдөөцөөс өгсөн бидний тийм генд өгөгдсөн тийм ээ өгдлүүд гэж байт юм байл та. Тэгэхээр тэр маань бидний тийм ээ одоо зарим хүмүүс хондоошил тийм ээ ижилсэл гэж маш олноор ярьдаг. Бид нар бол энийг identity гэж яриад байгаа тийм ээ. Identity-г бид нар Монголын үндэсний язгуур мөн чанар гэж нэрлээд тэгээд нийтдээ бид нар бараг 50-60 улс орнуудаар тэдний одоо ондоошид өгөөд магадгүй ялгарл нь юугээр онцлог байгаа. Манай монголчууд юугээр онцлог юм бэ гэсэн юм том судалгаанд жил гарсан хугацаанд бол ажилласан. Ер нь нийтлэг жишг гэх юм бол Монгол брэнд Монгол үндэсний гэж тодтолтой ярихаар ер нь бүтээгдэхүүнүүдэд хамгийн түрүүнд нөгөө чацарган байдаг юм уу, нөгөө шар тос байдаг юм уу те, нөгөө үндэсний гар урлал гэдэг юм уу, иймэрхүү зүйлүүд л хамгийн түрүүнд яригддаг шүү дээ те. Тэгэхээр яг одоо жишээлбэл Монгол улс дэлхийн хэмжээнд өөрсдөө жишээлбэл таниулахын тулд жишээлбэл бид нар Солонгосыг харъя, Америкийн нэгдсэн улсыг юугаар нь таньдаг вэ гэвэл мэдээж яг нэг Америкийн улс I love you American ч юм уу USA гэдэг ч юм уу яг ийм таних тэмдгүүд бол байгаад идэг шүү дээ. Тэгэхээр энэ таних тэмдгээс эхлэх ёстой юм уу эсвэл бараа бүтээгдэхүүнээ шууд одоо дэлхийн зах зээл дээр танилцуулах хэрэгтэй юм уу? Дэлхийн зах зээл дээр ингээд бараа бүтээгдэхүүнээ танилцуулаад эхлэхээр дэлхийн одоо ард түмчүүдэд жишээлбэл хүмүүс чинь манай үндэсний өөрийн ондоошил гэдэг юм уу? Тэр бүтээгдэхүүний онцлогийг бол бас мэдэхгүй шүү дээ. Тэгээ юун түрүүнд бид нар яг энэ Монгол улсад тийм ээ хийж байгаа бид брэнд гэж яриад байдаг тийм ээ брэнд бүтээгдэхүүн гэж ойлгох юм байлээ. Монголын бид нар бараг 300 мянга гаруй хүмүүсээс бид нар судалгаа авсан. Тэгээд яг монголчууд бол өөрсдийнхөө одоо бахархлыг гэдэг 8 настайгаас ахвал 80 настай хүртэл морь үнсэн Чингис хаан гэж боддог юм билээ. Бидний том судалгаа байгаа. Хоёрдож гэх юм бол бид нар гадаадд үнэхээр өөрсдийнхөө одоо хийж байгаа тийм ээ болд ч юм уу айсгүй авцмагийн хийж байгаа энэ одоо бүтээгдэхүүн маань гадагшаа зарагдахын тулд тийм ээ олон тоогоор зарагдахын тулд бид нар Монгол улс маань дэлхийд танигдсан байх хэрэгтэй юм билээ. Тэгээ Монгол гэдэг улсыг бид нар дэлхийн маш олон улс орнуудаар тийм ээ судалгаа хийгээд үзэхэд бол нийтдээ 80% дэлхийн 80% нь Монгол улсыг огт таньдаггүй гэсэн ийм судалгаа гарсан. Энэ бид нар бас тухайн үед л одоо юу гэдгийг хүмүүсүүд яхаараа Монголыг таньдаггүй дэлхийн тийм ээ энэ одоо олимпич гэдэг юм уу явж байхад Монгол улс явж илээдэг тийм ээ Оросд очиход бид нар яагаад танихгүй гэж. Ахад дэлхий дээр нэг ийм
дунджаас дээш давхраг гэж хүмүүс бид юм хаач очисон өдөөсөө мөнгийг бол тийм ээ хамгийн багадаа юу гэдгийг $10,000 ч гэдэг юм уу $20,000-30,000-ыг бол асуудалгүй одоо юу гэдгийг зарцуулдаг ийм бүлэг хүмүүсүүд байд юм байл да. Тэгээ тэр хүмүүсүүд бид нар өртөх хэрэгтэй юм байна. Гэтэл өнөөдөр одоо ингэ бодоод үзье л да. Amazing Thailand гэж үгүйдэг тийм ээ. I love New York гэж үгдэг тийм ээ. Бид нар ингэж бодож байсан оо I love Selling гэдэг юм. I love Төв аймаг ингэ бичингүүд брэнд болчлоо гэж боддог. Огтхон ч үгүй. Энэ юу гэхээр зэрэг бид нар өөрсдийнхөө онцлогийг тийм ээ эхлээд судлах хэрэгтэй тийм ээ. Бид нар жишээлх юм бол яг юугаараа гадаадад тийм ээ татагдах хэрэгтэй тийм ээ. Нөгөө хайрлах шалтгаан өгөөч, тэмүүлэх шалтгаан өгөөч гэдэг шиг бид нар лөө тэр гадаадын хүмүүс яагаад тэмүүлэх хэрэгтэй тийм ээ. Бидний юм яагаад юугаар татах хэрэгтэй вэ? Юугаар татах хэрэгтэй гэхээр манай Монгол улсын хувьд бол үнэхээр дэлхийн зүрхэнд оршдог тийм ээ. Монгол улсынхаа хувьд бид нар зүгээр эх орондоо ингээд хин ч гэсэн гадаадын хүн тийм ээ одоо гадаадуудыг яриа л да хин ч гэсэн гадаадын хүн онгоцны буудал дээр буухад хамгийн эхлээд тэр хүнтэй харьцаж байгаа монгол хүн тийм ээ одоо хэл гайлынхаа ч гэдэм үү тэр хүн анхны сэтгэл өгдөг юм бэ. Тэгэхээр өнөөдөр брэнд гэдэг маань өөрөө юу гэхээр бараа бүтээгдэхүүн огтхож биш. Энэ бол Монгол улсын байгаль тийм ээ монгол хүний зан чанар тэр одоо хамгийн эхлээд ер нь анхны сэтгэл нэг л удаа гэдэг чинь бид нар Монгол улсад ирэхэд ямар гоё сэтгэл авч үлдэж чинь дахиад ирэх сэтгэл тэнцэл одоо хамгаалагддаг юм байл та. Тэгэхээр бид нар ердөөсөө ингээл нэг бараа бүтээгт нэг экспортлно гэдэг энэ агуулга маань өөрөө нэг хэдэн тонн нүүрсийг гэдэг юм уу хэдэн одоо бараа бүтээгдэхүүнээ гэдэг гадагшаа одоо тийм ээ юу гэдгийг нүүрс одоо ачаад гаргадаг ч гэдэг юм айскууд нэг хэдэн гахаа гэдэг юм уу хийж яхад гаргана гэдэг юм энэ бол огтхонч экспорт гэсэн үг бол биш. Эх орондоо экспортлох гэдэг энэ агуулга бол үндэсний брэнд байдаг. Юу гэвэл одоо хэдүүлээ бодъё л да Солонгос юм уу Японд хэдүүлээ очдог тийм ээ. Өөртөө зарлаар очдог. Өөртөө одоо юу гэдгийг 3 юм уу 5 хоногтой одоо тэнцээ зарч буудалтанд байдаг. Тэнгүүтээ хэдүүлээ Мянга-дууны одоо гудамжаар ингэ явж байхдаа тэр хүмүүстэй хийж байгаа хоолыг бид нар хамсдаг. Йоо ямар гоё ямар амттай тийм. Нөгөөдөө гоо сайхны бүтээгдэхүүн бүр чихэж авж яагаад өөртөө буцаад одоо юу гэдэг онгоцны буудал гайл бүгдийн төлөөд ингэ явчихад энэ өөрөө юу гэхээр зэрэг яг тэр хүмүүсүүд өрдөөсөө тэр хоолооч гэдэг юм айсгүй гоо сайхны бүтээгдэхүүн манай Монгол маскууд өөр улс орнуудад учиргүй тийм ээ ингээд жижиг гэдэг юм уу тийм бизнес шиг ингээд таниулахгүй тийм ээ эх орондоо татчихна. Солонгосын хувьд бол Image New Korea буюу тийм ээ яг гадаадад юу гэдгийг та хэдийн төсөөлж байгаа тэр Солонгос улсыг одоо манай улсад ирж яг тэргээр нь мэдрээч гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр манай Монгол улсын хувьд одоо дэлхийд тэр 80% нь огтхон танихгүй байхад бид нар одоо айгүй сайн чанарын юм тийм ээ ноос ноолуураач гэдэг юм уу гаргацсан байхад тэрнийг Италийн ноолууртаа, Хятадын ноолууртаа, Монголын ноолуур гэж хийж таньдаг байхал та хамгийн сайн мэддгээр үнэтэй Итали Од ажгүй нь одоо боломжгүй үнэтэй дундаж унтай хятадх гээд манай Монгол ердөөсөө огтон зарагддаг шалтгаан энд. Тэр нэг номер ч юу гэхээр зэрэг өнөөдөр хамгийн түрүүд бид брендинг гэдэг зүйлийг хийх гэж байгаа юм бол тийм ээ хамгаалах гэж байгаа юм бол өнөөдөр бие биентэй одоо хамгийн яг үндэсний брендийг яг дараагийн бид нар хийх ёстой том ажил байсан бол соён гэгэрх ажил байсан. Одоо ч би үндэсний брендийн ажлыг хийсээр л яваа. Юу гэхээр зэрэг өнөөдөр Монгол хүн өөрөө нүдэндээ галтаа нүүрэндээ зөгтөө байж байгаа тийм ээ. Бид нар өнөөдөр эх орныхоо одоо юу гэдэг энэ хөрс шороон дээр ажиллаж амьдрахтаа аж аргалтай байхгүй бол гаднаас ирсэн хямгаач хараад хоорондоо бие биентэйгээ муудалж байгаа хүмүүсүүдийг хараа сайхан сэтгэл үлдэхгүй. Агуул бие бинийгаа хүндэлж байгаа, хайрлаж байгаа тийм ээ. Одоо тийм сайхан хүмүүсүүдийг хараад гаднаач вэ, хямгаач вэ? Одоо хүмүүсүүд ямар сайхан бие бинийтэйгээ харьцдаг, ямар сайхан харьцдаг хүмүүсүүд вэ тийм ээ. Ахиад ирхийнсэн гэсэн сэтгэлийг нэг л удаа бид нар хамгаалж өгдөг учраас бид нар өнөөдөр гадагшаага харах биш, дотроо байгаа, өөрийнхөө идэргэд байгаа монголчуудтайгаа сайн сайхан харилцаж тийм ээ хийх гэж байгаа зүйлээ эхлэхтэй биш, төгсгөхтэй тийм ээ. Нэг шаглаас бүрийг чин сэтгэлээсээ тийм ээ ингэ шингээжж тэр бол брэнд болдог юм аа гэж хэлмээр. Ямар гоё юм бэ? За хаанаас эхлэх бол гэж нэлээд том зургаар бол төсөөлж би асууж илаа. Гэтэл бол Монгол брэнд гэдэг зүйл хүнээр дамжуулаад хандлага. За нөгөө талдаа бол монголчууд бол гаднаас орж ирж байгаа зочдтой яаж найрсаг дайламтгай ханддаг вэ? Ерөнхийдөө л бидний яс цус маханд байгаа ерөөсөө яг энэ ген өгөгдлөөр бид гадагшаага тэмүүлж тэр хандлагыг түгээн дэлгэрүүлэх ёстой юм байна. За тэгжээж тамгалах гэдэг буюу брэнд гэдэг ойлголтыг бид нар бол гадагш нь бол гаргах хэрэгтэй юм байна гэдгийг би таны ярианаас ойлгож авчихна. Тэгэхээр яг одоо яг энэтэй холбоотойгоор жишээлбэл дэлхийг албаачлагдж байна. Олон улсын худалдаач гэсэн дөвөнтэй адилхан яригдж байна. Гэтэл яг одоо үндэсний брэнд гэлтгүүгээр үндэсний үйлдвэрлэл манад бол жижиг дунд яг л бүхэл шатандаа бол хөгжөөд явж байна. Тэгэхээр яг одоо энэтэй холбоотойгоор ер нь бид үндэсний үйлдвэрлэл яг дотоод жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа яг энэ жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчид дэд за яг өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг гадагш нь таниулах. За дээрэс нь за энэ бол Монгол буюу органик бүтээгдэхүүн шүү гэдгийг ер нь яаж мэдрүүлэх хэрэгтэй юм бэ? Органик гэдэг зүйл дээр бол одоо дэлхийн өөрөө маш ач холбогдол өгдөг болчихлоо тий. Тэгээ энэ дөр одоо түрүү хэлдэж би Amazing Thailand гэдэг юм уу, Image New Korea гэдэг манай Монгол улс өөр ч үед ямар гарсан бол гэж бодож байна.
Органик. За эко гэж үсэх юм л да. Тэгээ яг эко гэдэг үг бол тэр бидний тэр олон үгэн дотор байсан. Харамсалтай нэг хятад улсууд одоо оюуны өвчрөл алдсан байгаа. Тэгээ бидний яг тэр одоо 2017-18 оны үед бол манай үзэгчид сайн санаж байгаа. Бид нар яг ингээд нэг 250 үгээс 160-ыг аваад 160-аас тийм ээ ахаад бид тэр 70-80 болгоод бүр ингэсээр яг 3% үг үлдээд тэгээд яг хамгийн сүүлийнхаа үгийг би зарлаж авч чадаагүй. Тэгээд тухайн үеийн одоо тэр үг маань гарчихсан байгаа. Тэгээ энэ үгийг бол Монгол улсын ерөнхий сайд эсвэл үндэсний брендийн зөвлөлийн ажлын албан дарга би одоо тийм ээ юу яах вэ? Одоо зарлах бах, зарлах бах. Гэхдээ би өөрөө ихтгэл дэгс тавьдаг учраас Монгол хүмүүс тийм ээ хаач явж исэн одоо үндсэн шгшээ багийн Токио 2020 дээр би ажиллаж байсан. Тэн дээр одоо яг ингээд үндсэн шгшээ багийн тамирчдад яг тэр үгийг зарлаад тийм ээ зүгээр зарлах юм бол бид нар бүгд мэддэг үг. Үнэхээр бүгд мэддэг үг. Дэрэгдэн байгаа тийм энгийн мөртлөө гэтээ ухаад бодоход бол үнэхээр манай монголчууд чи миний өвөө эмээ ээж үгдээс нэрэл ийм шүү дээ бид нар ийм байхаас аргагүй дээ гэж огшоор тийм үг л дээ. Гэтээ хүмүүс надаас маш их асуудаг гэж хүмүүс надаас айгүйх асуудаг. Би чи одоо бүр үндэсний брендийн зөвлөлөөс болоод брендийн батгэрл гэдэг чи ийм сайхан нэрийг авсан. Тэгээд энэ брэнд гэдэг үг маань үнэхээр хайрламар тийм ээ. Би брэнд гэдэг одоо үндэсний брендийн талаар энэ лекц тавихад гэдэг юм үнэхээр огшдог. Сая хүртэл одоо өчтөр шүн би хөдөөс ирсэн тийм ээ. Өглөө ингээ брендийн тухай ярих гэхэд өөрөө ирэхгүй одоо догтлжээ. Яг л Монголд байгаа нэг хүн ч гэсэн тийм ээ брэнд гэдэг үгнийхаа талаар бид нар брендийн болоод болох хэрэггүй юм бол та. Одоо ямар нэг Louis Vuitton-ы ч гэдэг юм эсвэл нэг маш өндөр одоо юу гэдгийг 5-7 унчаад тийм ээ хүн айгу брендлэг амьдарч байгаа гэж тийм ээ эсвэл нэг том 5 хаус амьдралаа гэдэг нэг брендлэг амьдрал огтхож биш. Энэ бол би брендийн боолууд гэж ойлгодог. Эсрэгээр миний тарих, миний үйлдэл, миний хийсэн үйл хэрэг энэ их орондоо хамгаалагдсан үлдээд Монгол улс яг энэ үеийн 21-р зууны магадгүй бид нар 1920 онд тийм ээ энэ амьдарч байхдаа хийж байгаа үг үйлдэлээрээ бид нарт хамгаалаад үр хүүхдэд бид нар өнөөдөр тийм ээ магтуулах үгүй бол тэд нар маань тийм ээ өнөөдөр бидний буйнаар тийм ээ сайн сайхан бидрээс илүү дээшээ амьдрах нь бол энэ бидний брэнд гэж ярих ёстой байх. Тэгээд хүмүүс бол энэ брэндийг одоо хамаргалан гэдэг юм үйлдвэрлэл явах айгүй сонирхолтой юм билээ. Бид нар бас судалгаа хийж үзчихсэн. Юу гэхээр зэрэг бид нар нэг үйлдвэрлэл ингээ хийхээрээ яг дагдсан бил. Одоо энд ингээл нэг скет авч хийгээл эхлэнгүүд өө энэ би ч яаж чадахгүй гэж те. Энд Google-тэй гэж эхлэнгүүд бас ингээд Google-тэй гэж эхэлдэг байхгүй. Харамсалтай нь огтхон ч үгүй. Юу гэвэл бид нар хоёр том гүрний дунд байж байгаа. Хизээч бид нар хоёр том гүрнийхаа дэргэд байгаа энэ массовын үйлдвэрлэлийг давна гэж хизээч байхгүй. Тэгэхээр та нар эргээд бод ингээд Швейцарын цаг гэдэг чинь тийм ээ. Одоо магадгүй Даны бяцлах гэдэг шиг бид нар ганцхан юмараа магадгүй тийм ээ бүх улс орон тэрнийхээ төлөө кластерын овж тийм ээ. Өнөөдөр одоо юу гэдгийг энэ жижиглэнгийн гэдэг нь хүмүүсүүд маань яадаг гэхээр хөдөө очиод ноосоо өөрөө авдирдаг байхгүй. Тэгээд ачаад авдирдаг. Энд чинь гэртээ нэг төпөд угаачдаг тийм ээ. Тэнгүүтээ ингээд самж яснаа нэг Google-тэй шиг юм ингэнгүүт тэр Google-тэйг нэг гадаад хөнгөд авсан чинь нэг Google-тэй худалдаад аваад удаачгүй байл нүд нь ууждаг ч юм уу тийм. Нэг юм айгүй сайхан одоо юу гэдгийг савхан юу байлаа шүү дээ тийм ээ. Одоо төрөвч хийлээ гэж бодъё. Би бүр нэг Японтой уулзаад тэгжсэн. Танах бол үнэхээр материал сайтай юм байна тий. Гэхдээ танах оёдол муутай юу гэдгийг технологи муутай юм байна. Би ингээд жил чүрээгүй 3 сар гэлдүүдэд 6 сар ч гэлөө барьсан чинь оёдод нь тас ингээд үсэрсэн. Тэгээ би энэ арьсыг ингээд үзсэн чинь үнэхээр ингээд юм оригинал байсан учраас би энэ арьсаар нь ахиж би энэ одоо хүмүүсүүдэд тийм ээ ингэж хийгээд би ингэж оюулсан гээд бүр үнэхээр гоё одоо тийм ээ төрөвчээр одоо үзүүлчихсэн. Тэгэхээр манайхан бид нар ч тийм одоо бүх юма мэддэг биш тийм ээ. Ямар нэгэн үйлдвэрлэлээ кластерын байдлаар бүгд хувааж хийгээд ганцхан сайн бүтээгдэхүүний төлөө Монгол улс тийм ээ одоо даяараа бах юм бол энэ бол Монгол улсыг бол брэнд болгох тийм ээ бусдад таниулах за үнэхээр хамгаалах тэр боломж нь олдох юм аа гэж хэлмээр байна. Баярлалаа. Энэ өглөө бас хүрэлцээж, сэтгэл төрүүлцээж бидэнд брэнд гэдэг энэ том ойлголтыг бас энгийнээр сайхан тайлбарлаж өгсөн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ за бид энэ өглөө та бүхэндээ за үндэсний үйлдвэрлэл хийгээд брэнд гэдэг зүйл гэж яг юу ямар ухамсарыг илэрхийлдэг талаарх ойлголт мэдээллийг хүргэлээ. Ингээд өглөө хөтөлбөр үргэлжилж байна.